бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн монголчууд АМЖ радио 88.3-аас 7-ны даваагаас басан гарагийн 15 цаг 10 минутаас хүргэдэг хэрэг болон шүү хизээд бэлэн байх туурайтай элдвш би нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 12-ны 5 гарагийн дугаар шуудархад бэлэн боллоо. Студид хөтлөгч Анжи болон Ами найруулагчаар Төвшин баяр нарыг ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар High Speed аль бүрт интернетийн хувьсэл мөн Япон чанарыг Такатагаас аюулгүй байдал 5 дахыг мэдрүүлэх Японы номер 1 Токико амортизатор хамтран ажиллаж байна. Өдрийн мэдрэг яхаа. За өдрийн мэнд хүргье. За өнөөдөр бол 5 гараг буюу 3 дахь өдөр байгаа. 5 гарагт бид нар харилцаа гэдэг сайхан сэдвийн дор ярилцдаг байгаа. За харилцааны талаар ярилцсан тийм ээ. Өнөөдрийн сэдв юу вэ? Өнөөдрийн сэдв сонирхолтой сэдв орж ирсэн. За би ч өөрөө өсвөр насны хүүхэдтэй. Тэгэхээр яандаа гэж бодож байгаа асуудал маань яг ороод ирсэн буюу хүүхэдтэй тамхи татахыг зааж өгөх үү? За гэдэг сэдвээр ярилцах нэ. Тэгэж 5 гарагт бидний ярьдаг яриа бол харилцаанаас харилцаа бий болдог буюу те. Ер нь бид нар эхлээд өөрсдөө яаж харилцсан уу түүнээс уламжлаад дараагийн тань руу ирэх харилцаа чинь бий болно гэж. Яг гэнэ. Тийм. Тэгэхээр за өнөөдрийн сэдвийн хүрээнд би чинь одоо их олон жил хүүхдийн байгууллагт бас ажиллаж байгаа хүн шүү дээ. Тэгээд манайхын ингээд идэл да өсвөр насны хүүхдтэй гээ би яаж харилцах уу гэж асуудаг те. Учраа болохгүй гадаг л да. Би ингээд хүүхдтэй хинт даалгавал зүйтэй вэ гэдэг. Хинт ч даалгахгүй шүү дээ. Өөрөө л даалгах тийм ээ. Өөрөө л даана, өөрөө чи хүүхэд та өөрөө л даана. Хүүхдийн байгууллагч гэдэг юм уу, сургуульч гэдэг юм уу, сургуулийн өмнөх боловсролч гэдэг юм уу те. Нэг бол дугууланч гэдэг юм уу, секцч гэдэг юм уу те. Энэ бүхэн бол таны хүүхдийг илүү сайн хүн болгоход чинь тусалж байгаа л нөхдүүд болохоос хүүхэд бол таны л хүүхэд. Яг үнэ. Ямар ч тохиолдолд таны л хүүхэд байгаа учраас та хүүхдтэйгээ таал ажиллана шүү дээ. Тэгээд тулж ажиллана да. Өнөөдрийн ярих гэж байгаа сэдв үнэхээр онцгой сэдвэлтэй. Яг үнэ. Жишээлбэл Солонгост нэг ийм соёл байдаг. Би зүгээр гисэн л гэж хэлье да тийм ээ. Би зүгээр кинон дээрээс ч нэг нэлээд удаа харж л байлаа. Кинон дээрээс бол харж исэн. Бас би зүгээр уншиж ирсэн нөгөө үл уншиж ирсэн. Аав нь хүүхдтэй арх уухыг заадаг гэж. Тий. Аав нь хүүхдтэй арх уухыг аваад тий. Тийм тэрний юу гэхлээр те өөрийнхөө хажууд байлгаж агаад те арх уухлаараа ямар зан авир гаргадаг юм. Яг үнэ. Хэр хэмжээнд дууддаг. Аль хэмжээнд хүрээд ер нь болохоон байдгийн байна уу? Те арх уухлаараа уйлдгийн байна уу, дуулдгийн байна уу? Ямар авир гаргадаг. Агсардгийн байна уу? Архирдгийн байна уу? Тэрийг мэдэх ёстой. Тэгээд тэрийг нь хэлж заагаад чи тэгэх ёстой шүү, ингэх ёстой шүү. Тэгж болно, ингэж болохгүй гэд энийг нь хүртэл зааж өгдөг юм байна л да. Тий, ийм ёс заншилтай. Тэгээд одоо яадгийг нь мэдэхгүй байна. Зөвхөн дээх нь үедээ бол хүүхэд нь арх уугаад агсан согтуу тавиад аюултай гамшиг тарьсан байх юм бол аавыг нь шийтгэдэг байсан. Тийм хүртэл боломжлол байж. Аавынх нь буруу. Тий. Чи яага хүүхэдтэй мэдээж хүүхэд нь 60-таа бол аавд буруу хөгж болохгүй л дээ. Хүүхэд нь өсвөр наснд үе нэг 25-аас доош наснд байж ах үед нь бол чи яагаад ингээгүү гэдэг байсан юм байлгүй дээ бодвол. Тэгээд юу юм бэ нахаа? Өсвөр нас гээд ингээ ярихаар бид нар нэг 18 ч юм уу те 10 за 20 хүрчгээр нь гараас гарчлаа да гэж боддөг юм. Гэтэл үгүй гинэ. 24 нас хүртлээ хүү юу н гараас гарддаг юм байна. Дор хаяж. Ер нь олон улсын байгууллагуудад бол тинейжер гэж нэг нас байгаа юм. Adolescence гэж нэг нас байгаа юм. За ингээд хит хитэн янзын ийм насны хөлбөрөд байгаа юм. За adolescence гэхлээрээ бол яг нөгөө нэг бэлгийн боожтын явагдаж байгаа насыг хэлээд байгаа шүү. Тэгэнгүүт тэр чинь нэлээд багаас эхэлждэг. Октод жишээлбэл баг 8-9 наснаас эхлээ явагддаг. Байх жишээтэй ийм нас байх шиг байгаа. Зөв миний ойлгож байгаа тэр хүмүүсийн нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан мангийн тайлбар дээр байгаагаас харахад бол за тинейжер бол ойлгомжтой те. Ойлгомжтой 13 буюу 13 наснаас эхлээд өсвөр нас гэж яваад 19 буюу 19 нас. Тинээр төгсөж байгаа энэ наснуудыг бол ер нь их эмзэг нас те одоо нөгөө хүн болж төлөвшөж байгаа нас гэх юм уу та гэж үзээд эдэн дээр илүү анхаарал хандуулдаг байдаг. Зарим улсад насанд хүрэхийг 16 наснд хүрээд насанд хүрлээ гэж үздэг. Зарим улсад 18 нас гэдэг. Зарим улсад 23 нас ч гэж байгаа. Яг үнэ. Тий. Тэгэхээр эн чинь биднэрт одоо бас нэгдсэн нэг тийм за тэдэн нас хөрөнгүүд нь хүүхд
маань том хүн болчлоо гэж ойлгоход хэцүү байгаа шүү дээ. Харин тий өөр ах шиг байна. Тэгэхээр хоёулыг өнөөдөр ярих гэдэг сэдв юу юм гэхээр за мэдээч хэрэг хүүхдтэй би одоо за маа ингээд тамхи татдаг юм а гэж зааж өгөхгүй нь тодорхой тийм ээ. За тамхиг ингээд сорноо одоо татнаа гэж татахгүй. Тэгтэл дөнгөж насан турсан хүүхд тийм ээ. За тэр үтгэл одоо 10 жилийн хүүхдүүд гэдэг ч юм уу. Яаж одоо тамхи татахыг зөвшөөрдөг аав ээж бол байхгүй шүү дээ. Тэгвэл тамхи одоо битгий татаачаал гэдгийг яаж ойлгох вэ? Энэ харилцаан дээр л ямар шип өгөх вэ гэдгийг яриад байгаа. За тэнтэй ерөнхийдөө яаж ярилцах гэдэг. Харилцаа чинь эхлээд ямар байвал тэр хүүхэд таныг сонсох юм бэ гэж байгаа. Шууд загнаад эхлүүлээс хэцүү баг. Гинт ингээд таарах тохиолдол байна шүү дээ хүн чинь. Тэ хүүхдийг ариун цэврийн дээд одоо миний хүүхд чинь хүний дээд хайлган гэ бодоо явж идэл нэг өдөр л хүүхчин ч юм уу охин ч юм уу тамхи цуцсан байгаа таардаг байх нь л дээ. Би ч бас таарж л байсан. Манай хүүч одоо 25 та нөхөр байгаа штэ. Тэр нөхөр чинь бас нэг тамхи татсан байжгаад надтай таарж л байсан. Тэгээд за яаж учраа болов та? Гэхдээ тэгээд би ч өөрөө тамхи татдаг хүн. Тэгээ яг өсвөр наснд нь бол би ингээл хянаал байдаг байсан л да. 10 төгслөө нэхэр. Тэгээд нөгөөд чи их сургуульд яваад бүр их сургуулаа төгсөж ирснийхэн дараагаар л би тамхи татж байгааг нь мэдсэн. Тэгэл одоо юу хөө? Нас бинт хүрсэн. Актер юу байгаарэ? Надаас битгий дуугаарэ. Энд тэнд нууж илдэг бусан юм болж байгаад галтуумөр тавьчих уу марчих уу гэсэн тиймэрхүү юм хэлсэн. Тэгээд нэг өөр тийм том хүүхдтэй ч нь бол яриад ах юм байгаагүй л дээ надад бол нэлээд том болцсон байсан. Тэгээд одоо бас өсвөр насны охинтой штэ би чинь тэгээд тэр нөхрийг харахад тэр бол ер нь тамхинд үнэхээр дургу байгаад ах шиг байна. Тэгээ ямарваа нэгэн сэжиг ажиг байхгүй байгаа тийм. Одоогоор. Тийм. Тэгэхээр одоо өнөөдөр бид нар юу ярих гэж байна вэ гэхээр та хэрв ийм тохиолдолтой таарсан болвол яаж хүүхдтэйгээ ярилцсан таарсан хүмүүсийн хувьд те би ингэж ярилцсан тэгж ярилцсан гэдэг. Нэг бол таныг өсвөр настай байхад чинь тамхи татчихад чинь аав ээж чинь таарчгаад яаж харилцаж ирсэн. Тэр харилцаа нь алдаатай байсан юм уу, оноотой байсан юм уу? Та тэгэхэд нь ухамсарлсан юм уу, ухамсарлаагүй юм уу? Тэ гих мэт. Нэг тийм аавын аргыг би нэг уншиж ирсэн. Тэр нь яасан гэдэг гэсэн чинь өсвөр насныхаа хүүхдэд таарсан баамлаа тамхи татчих жахад нь тэгээд татчих жахад нь юм хэлээгүй гэлээ. Зүгээр ингээ харчаад яваад гисэн баа. Тэгээ нөх хүүн мэдээж аавасаа айштай орж чадахгүй яаж чадахгүй. Тэгээд оройхон мэдээж хүүн ингээ ороод ирсэн юм байна л та. Ороод ирэхдээ за наашаа сууж чи ингээ ойрхон надтай суугаад суулгаж жаад тамхи гаргаж өгсөн гэж байгаа. За одоо аваа тат. Яаж тат гэж харъя. Хэдийг араас чинь татахгүй харъя. Тэгээд угсруулаад ингээ тэсгэж байгаа. Татаад дууссан гоо. За дахиад нэгийг. Дахиад нэгийг. Кэж нөө дүнгиж татаж сонирхож байгаа хүнд чи ямар араараас нөхсрүүл татахгүй штэ. Тэгээс үлдээ нөө хоол аам нь хорсоод нүд нулимс нь гоожоод инээ дээр ойлгохт нь одоо ойлгосноо. Чи татаж чадахгүй болоо гэж хэлж ирсэн гэсэн. Ерөөсө загинж өрөөгүй. Холливуудын нэг кино байдаг л та. Өвөө нь ач хүүдээ ч үлээ юу яаж байгаа. Нөгөө өв хөрөнгө үлдэх гэж байгаа. Тэгээд тэдэн сая эхлээд нэг 5 сая доллар ч үлээ өгөөд чи нэг 3 сарын дотор үрэх хэвээр үргэлтээ ийм юмд үрж болохгүй гэд. Тэгээ ингээ өөрийнхөө видеог бичээд үлдээсэн байдаг байхгүй. Тэр видеон дээр яг наадах чи ярьж байгаа байхгүй. Намайг баг байхад аав маань тамхи татж байгааг харангуйта намайг бүтэн хайрцаг тамхитай бас амбар тойроод тий наадахыгаа татчихж гараарай гэсэн. Надад үнэхээр тэрийг татах дуусгах гэдэг бол үнэхээр хүн там ажилласан. Тэгээ би гарахын тулд бүгднийг дуусгасан. Тэрнээс хойш би тамхи харахлаар үнэхээр жигшдэг болсон. Тийм юм шиг байгаа юм бас. Яг тэр шигээр би чамайг эхлээд мөнгийг харахлаар жигшдэг болгохын тулд 3 сарын хугацаанд 5 сая доллар өрх үүрэг өгж байгаа маа гэсэн байхгүй юу. Тийм нэг кино байдгийг. Тэгэхээр тэндээс юм ойлгож авах гэдэг шүү дээ тийм. Тэр чинь нэг ингээ бас нэг ухамсарлуулах гэдэг нэг арга юм. Гэхдээ актер хүчирхийллийн дарга юм л тийм байна. Хүчирхийллийн арга гэсэн яг энэ ойрын хүрийн тасыг. Гэтэ одоо энэ аргыг бол хүн хэрэглэхгүй л дээ. Яг гэдсэн чинь манай өвөөгийн хийжсэн арга байгаа байхгүй юу? Манай өвөө чи өөрөө бол гаансан тамхи их татдаг байсан. Дүнсэн тамхи гаансанд. Тэгээд том хүн цэрэгт яваад цэргээс халагдаад ирэхээр чинь гоймон том хүн болоод ирнэ үсттэй. Хамаг юм нь бэр намтагтаад л. Тэгээ байж байгаад өвөө дээр орж ирэхдээ юу байсан баа юм л да. Гаднаас ингээ найз нөхдөдөө уулзчаал орж ирэхдээ тамхи үнэртүүлээд тамхи татцсан. Жохон арх үнэртүүлээд ороод ирж л дээ. Тэнгүүд нь өвөө гадаа нөгөө гэрлийн шон байдаг штэ. Гэрлийн шонд шуудаа дотор хийгээд ингээ өлгцсөн байгаа. Нөгөөдөл чинь. Тэгээд за энийг ерөөсөн шуудаанаас нь хинч буулгахгүй шүү. Энэ хооронд нь хоол ус зөөсөн байгаад үнцээрээ та нар.
Тэгээд ингээд нэг нүд гаргах юм хоёр нүхэл гарцсан байсан байна л та. Тэгээ манай ах тэр шондоо 2 хоног үлгөгцсөн гэж байгаа. Тэгээ сүүлдээ тэр нөхөн ингээд томорсоор нүүд нь ингээд гараад ирцэн. Тэгээ эмээ мэдээж шулгаагаар хоол унтцөө штэ. Тэгээд хэлжээсэй. Тэрнээс хойш тамхиг бол огт татаагүй. Мэдээж арх болсон л хал та. Тэгээд тамхинаас ч ихсээд ингээд гарч ирсэн гэд. Тэр чин тухайн үеийн л манай өвөг л арга болсон. Одоо юу гээд хүүхдээ шуудаа нэгээд үлгөөд тахав та тийм ээ. За тэгэхээр өнөөдрийн бидний шипи бол бие биендээ тамхи хүүхдтэйгээ ингээд тамхины асуудлаар эхлээд ярилцах шипи. Яаж ярилцвал зүйтэй байдгийг, яавал зөв ойлгуулах, яах ийх инээ тэрэ гэдгийг түүнээс одоо нэг орж ирэнгүүтэл тамхи хортой мортой гэж яриад хэрэггүй. Зөвхөн шипигээ хуваалцсан. Хүүхдтэйгээ ингэж харилцсан, ингээд онсон, ингээд оноогүй. Нэг бол намайг баг байхад аав ээж маань ингэж надад шийтгэхэд би тэгэхэд ингэж ойлгосон. Энийг бол ингэж ойлгоогүй. Одоо болтол би ингэ явж байна. Тэр үед ойлгох байсан юм, ойлгохгүй байсан юм, зөв байсан юм. Яаж харьцажсэн тантай тий? Тэ энэ тухайгаар л шипигээ хуваалцсан байх шүү. Тэр өнөөдөр харилцаа. Яг үнэ. Хамтран ажиллаж танилцуулаад эфирийнхээ шууд утсыг нэ. За high speed айлбарт интернетийн хувьслуураатаар хамтран ажиллаж чинь зурагтнаас л ахгүй 100 хоног урамшуулалаад зарлцсан байна. Тэгэхээр та 50% хөнгөлөлтөө өнөр буюу 20 мянган төгрөгөөр өндөр хурдны 100 мегабайтын хурдтай high band үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод 3 сарын турш Холливуудын бүх шинэ киног 100% үн төлбөргүй хязгааргүй үзэх боломжтой болжээ. 100% үн төлбөргүй Холливуудын кино үзэх гэвэл 100 хоног суучих штэ. 20 мянган төгрөгөө штэ. Чөлөөтэй суун штэ. Та high speed high band үйлчилгээний шинэ хэрэглэгчээс хэрэглэгч болох юм бол та бүхэнд Dyson брэндийн шал цэвэрлдэг, мөн тоос оруулдаг ийм тоос орогч гэсэн үг шүү дээ. Мөн дээр нь агаар цэвэршүүлэгч гэдэг ийм хоёр хос зүйлийг энэ шинэ хэрэглэгч дотроос 3 хүнд өгнөө. Яг үнэ. Тийм, 3 айл одоо ийм хос бэлгтэй болох бололцоо байна гэсэн үг. Та 20 мянган төгрөгөөр 3 сарын турш Холливуудын бүх шинэ киног 100% үн төлбөргүй үзээд дээрээс нь азтан болох боломжтой хана шүү дээ. Дэлгэрэнгүй мэдээллийн 76 9 дугаараас бас аваарэ. Тэгэхээр давуу тал ихтэлтэй хай бандалд үйлчлэгээ болохоор хэрэглэгчдэд зурагтаа 96 цаг ухрааж үзэх боломжтой болчихж байгаа. За дээрээс нь movie box сууга ухрааж үзэн. Movie box юу нь бол ухардаггүй. 130 гаруй суугтай 100 мегабайт өндөр хурдны интернеттэй хай бандл үйлчилгээний шинэ хэрэглэгч болж 3 сарын турш Холливуудын бүх киногоо 100% үн төлбөргүй үзээрэй. Яг үнэ. Энэний чинь төлөө танд Dyson брэндийн тоос сорогчуудан агаар цэвэршүүлэгчийг бэлгэнд өгөхөд бэлэн байгаа шүү. Та яг одоо энэ үйлчилгээний одоо нэг хэрэглэгч нь болохыг хүсэж ивэл 76 9,000 гэсэн энэ утас руу холбогдорой. Баярлалаа. За social ag-ын SK Media цэг юм ингээд хайхаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан High Speed айлбарт интернет вебслуураатаар хамтран ажиллалаа. За баярлалаа. За эфирийн шууд утсаа нэ 77 38 88 30 дугаарыг таны өмнө нээлээ. Тэгэхээр нөгөө хор уршигын талаар биш хоёр хэдүүлээ сайхан. Хор уршиг хангалттай мэдж байгаа. Тийм. Тэгэхээр шипигээ хуваалцсан. Зөвхөн шипигээ л хуваалцсан. Хүүхдтэйгээ яаж харьцуул зүйтэй, өмнө нь тантай яаж харьцаж байсан. Яг үнэн. За эхний сонсогч авъя баялаа. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За та өөртөө тохиолдсон явдлыг ярих гэж байна уу? Аль эсвэл өөрөө хүүхдтэйгээ ярилцсан тухайгаа ярих гэж байна уу? Хүүхдтэйгээ ярилцсан тухайгаа. За сайн байна. За хизээ юу болов? Яав юу? За манай гэр бүл дуулна одоо манай гэр бүлийн хөр маань өвөө мөн тамхи татдаггүй. Тэгсэн чинь манай хүү тамхи татчихагаад баригдсан. За. Одоо эхлээд бол нөгөө загнаар одоо аав чинь татах байна, өвөө чинь татах байна чи одоо гэл ингээд загнасан. Татдаггүйс яахаараа чи татдаг юм манай гэр бүлд тамхи татдаг хүн байхгүй гэж. Үгүй загнаад хортой эмчгтэн тэгээд үр дүн бол байгаагүй. Яа тэр нөгөө татдаг найзуудтай байсан учраас ерөөсөө хүрээлэлтэй. Болохгүй. За тэгэхээр нөгөө татдаг найзуудтайгаа нийлэхэрэл татаад ингээд болохгүй. За тэнгуут нь ямар арга хэмжээ авсан гэхээр нөгөө найзууд одоо нэг найз лсэн л да нөлөөлөд байсан. Нөлөөлөд байсан найзынхны ээж автаа очиад уулзсан. Ер нь орой эднэр айгүй ингээд дагуулж явж байгаа юм буруугаар нөлөөлөд байсан л та. Найз нь тэгээд тэр нь эмэгтэй хөхтэйсэн. За. Тэгээд өөрөөс нь нэг ангийн одоо ихч. Тэгээд ээжтэй нь зорж очиж уулзаад
учир байдлаа хэлээд тэгээд ерөнхийд нь харилцааг нөгөө ингээд тасалсан одоо өөрөөр хэл манай хүүхдийг жоохон надад бол жоохон юм буруу тийшин дагуулад байгаа юм шиг надад санагдсан учраас асуултын тэгээд хүүдээ ер нь хилээд ингээд тэгээд нэг юу н манад нэг тамхи татдаг одоо аавынх нь ээж нь нөгөө тамхи татдаг байхгүй юу. Тэгээд эцэд байсан чинь нөгөө тамхи татдаг хүний үнэр чинь жоох юм хэцүү шттэ. Тэгээд хүнд хатуу тамхи татдаг болохоор нилээ юм байсан. Тэгээд хөдөө гэрт очихоор нөгөө тэр үнэр нь агаарт учраас мэдэгддэггүй. Байранд ирэхээр нөгөө мэдэгдээд байсан байхгүй юу. Нэг өдөр хэлжнэж аюу амир үнэртэй байна. Тэгээд тэгэхээр ч одоо татаад байвал ийм л үнэр гарна гэд ингэсэн. Тэгээд ер нь бол татхаа байсан. Тэгээд надад бол манай хүүд нөлөөлөд байсан тэр нөлөөллийг холдуулсан учраас би татхаа байсан байх гэж бодсон. Өөр нөгөө ингээд уруу татах юу байхгүй болсон учраас. Тийм ээ. Тэр найз одоо хүүхд чинь тамхи татдаггүй юм байна тийм үү? Одоо татдаггүй. Одоо 20 гарсан залуу байгаа. Тэгээд татдгүй. Тэр бол 10 жилийнх нь байхгүй. За өөрийнхөө тохиолдсон алтан шипийг хуваалцсанд маш их баярлалаа. За баярлалаа танд. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Би өсвөр насныхны нэлээд олон судалгаан дээр ажилласан хүн л дээ. Тэгээд тэдний юуг судалгааны дүнг харж байхад байна шүү дээ. Хамгийн эхлээд ханддаг хүмүүс нь дандаа найз нар л байдаг. Тийм баг. Тий, өөрөөсөө үеийнхэндээ илүү их итгэдэг. Биднээс хамаагүй их илүү итгэдэг. Хамаг юм ярьдаг шүү дээ. Тийм. За дараагийн сонсогч. За дараагийн сонсогч. Байна уу? Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За шипийг аваалцсан. За шипийг аваалцъя. Радио унтраагараа сонсогч. За би өөрийнхөө шипийг чивш нөгөө баригдчихсан тухайгаар. За та баригдчихсан аюу? Тийм ээ. За сонсъё. Би ч нөгөө 10 жил 8 дугаар анги орчинд байсан баха. Тэгээд нэг үеийнхээ хүүхдүүдтэй бас тэгэл тамхи анги татдаг гэсэн. Нэг өдөр аавдаар баригдчихсан л та. За. Тэ гудамжин тамхи. Хэдгээр ангид баг та? 7-8 дугаар анги л хөгтсөн баха. За. Тэгэхээр нэг тэр үеийнхээ бол нэг 14 тавтай л гэсэн. Тэгэл өөрөө гудамжны өдөр тамхи татаж зогсож байгаа. Яг хүрээд ирсэн. Тэгээ би ч нуугаал хувцсныхаа карманд нөгөөдгөө унтраагаал байсан. Тэгэл газар цог унтсан л байсан л та. Тэгэл аач мэдсэн би ч тэгэл за мэдчихлээ дээ гэж бодоод ардаас хурдан орж ирээрэй гэл явсан. Тэгэл орхоос айгаал баг 2 цаг гарын гадаа байсан. Тэгнэт. Орж тэгээд орол алуулна байж. Тэгж яаж байгаа л тэгэл ямар ч хэсэ орсон л та тэгээд ороод байсан тэгэл аав ийшээ суул гэдгсэн. Тэгээд суугаал байсан. За даалгадаад авт юм бол яа гэм бол гэж соочсон чинь. За чи тамхи татах бол чи өөрийнхөө амаар өөрийнхөө биеийг хордуулж байгаа. Тэгэхээр би одоо ингэж юу аа бидний яг нэг сургууль жоохон зайтай тэр үед нэг автобусны 100 төгрөг өрчлөө явдаг. Тэр чи ингэж ерөөсө хаалаа. Чи сургуулийн нэрийнхээ хооронд алхаж яв. Тэгээд тамхи татмаа санагдвал чи тэрийг өөрөө тэр мөнгөө олж тамхи татаа гэлээ. зөв. Тэгэл нэг хэсэг жаал алхсан да тэрнээс болж автобусны мөнгө байхгүй. Эдийн засгийн хувьд бол баамсан байна шүү дээ. Тийм. Тэгэл ерөөсө хамаг юм хаацдаг гэсэн үг л дээ. Тэгээ яасан? Тэгээ тамхинаас гарсан уу яасан? Яг би нэг хэсэг бол гарсан. Тэгээд сүүлд бүр ажил төрөлд орсон татдаг болсон. Санхүүгийн асуудалгүй болохоор татаж гисэн байна шүү дээ. За одоо өсвөр насны хүүхдүүд байна уу урд чинь? За манайх ч одоо хүнд тамхи татах юм ч яриа болоогүй. Жоохон байна хүүхдүүд жоохон байна тий. Аав чинь өөрөө тамхи татдаг байсан уу? Байсан. За шипиг аваалцсанд маш их баярлалаа. Баярлалаа танд. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За эдийн засгийн хувь боож байна. Тийм байна. Тийм бай. За алах чи өөрөө мөнгө олчих. Тийм. Нэгсгэл яг бүр бойлгээгүй шүү дээ тий. Тийм. Ямарсан чи өөрийгөө хордуулж байгаа юм байна. Тэгтээ алхаад яв. Мөнгө өөрөө бол тамхи өөрөө тат. Тэгж үтсэн бахна. За дараагийн сонсогчийг авъя. Байна уу? Банаа сонсогч олбогдсон байна. Сайн байна. Сайн байна уу? За шууд шипиг хаваалцъя. Тэгээ тамхи бол яг бид нар яг юу гэсэн бэ? Одоо баг сургууль дахта орон нутгийн хүмүүстэй мохор цохор татчих үзчихсэн. Тэгээд манай одоо юу гэдэг аав ээж юм бүгд тамхи татдаг. Спикер дээр яриад байна уу? Нэг л цаан сонсогдоод байна да. Спикер чихвч.
За одоо яаж вэ? Одоо хамаагүй тодорлоо. За. Тэгээд ер нь яг бид нар бол орон нутгийн хүүхдүүд байсан. Тэгээд сургууль нэг 7 8 дугаар ангиас тэгээд сонирхож хэлдэг юм байл л дээ. Тэгээд манай аав ээж эмээ бүгд тавьчихдаг. Тэгээд татаж үзээд тэгээд ер нь яг ганц сонирхож үзээд тэгээд ер нь тамхинд ороог орчихсон. Дараад нь цэрэгт очиод 1 жилийн цэргэлтэй зал. Тэгээд нэг цэрэгт очсон хүн чинь бас юм үздэг гэсэн гэж тамхид очиж үзсэн тамхинд ороогүй. Тэгээд би одоо манай хүү чинь бас нэг 5 6 дугаар анги өгч. Тэгээд би тэгж одоо ингээд дахилгаан тамхи маах гэж юм байна. За миний хүү одоо яаж сонирхож үзмээр байна уу? Яамаар байна. Хүүхдүүд энэ цор яг та нар гэж хэлж байгаа юм шүү дээ. Танаа сургуулиар ийм байна гэж эцэгч ингээ өөрөвтөр явах юм гэдэг. За яг миний хүү чамаагүй аав битээ дат гэж хэлэхгүй. Манай удам дугаас нь тамхи татдаг юм байхгүй. За чи үзмээр байгаа бол ааваас нь нухуугаар үзчих. Тэ? За ямар юм байна? Нүгэл чи үзэл би хоёул ингээ үзчихье. Тэгээд энэ бол чиний эрүүл мэндэд хохиролтой, чиний эдийн засгт хохиролтой. Тэгээд бүр одоо цаашлах юм бол энэ чинь ингээд өөрөө дүнд нь хүртэх хохиролтой. Би шууд энийг угуул ярьдаг хөхтэй. Тэгэхээр хүүхд амар дуртай. Ааваа би тэхгүй угаасаа мэдж байгаа ааваа. Гэт ингээд нууц хаахгүй шууд яриад байдаг хөхөө. Тэр нь их гоё. Нээлттэй ярилцдаг баг. Нээлттэй ярилцдаг болохын тулд та хэдэн настайгаас нь эхлээд хүүхдтэйгээ ярилцсан бэ? Ер нь нэг 5 дугаар анги гэхээр ч одоо нэг 9 10 настайгаас нь тий. Тий. Тэрнээс бага багт нь юу 1 2 дугаар анги багт нь тамхин талаар ер нь ярьдаг ч юм. Тэр мөстэй татдаггүй машин дэргэндээ хүн амт тавьтуулдаг болохоор угсаа ер нь тамхин болтой. Тийм байна. Том ч нь бол хүү юм байна тийм үү? Тийм дунд хүү баг нь бас хүү тэгээд бүр том нь бол охин будтай бол тамхины талаар угсаа ярьдаг ч юм. Нэг яадаг ч юм шиг. Яг ерөнхийдөө гэхдээ яг сургууль дээр нь болж байгаа эцэгчүүдийн анхаарлыг татж байгаа юмыг бол ерөнхийдөө ажилласаа ирчээд гişний оройсон байж хүүхдүүд унтааг бол за ямар сонирхолтой байна миний хүүхдүүд юу болж чинь сошиалаар юу болж чинь яг яаж чинь бүгдийг яг өнөөдөр танай сургууль дээр нэг тийм сэдв яригдах шиг боллоо гэж газар зүгээр эцэгхийн группээр ярьж байгаа биз дээ. Тэрийг ингээд яриад ерөнхийдөө та нарт ихсэн үү гэж ярихаас олдаад зүгээр ерөнхийдөө ингэж байгаа юм байна. Нэг тэр нэг тийм болсон байна гэж ингээд яриад дундаа яриад өнгөрөө тэгэл яг нэг орц мэдсэн ч мэдээгүй юм шиг байхгүй мэдж байгаа мөртлөө тэднэр мэдж байгаа ч гэсэн тэднэр заав мэдүүлэх гээд байгаа юм биш ер нь бол асуудал байна айлхаар зөв тал руу хандуусгал одоо ер нь тэгжил жоох нь яаж юм да ивэр л ярилцаад байгаа юм байна за баярлалаа тийм байна заярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй за би ч одоо бас хүүхдтэйгээ их л ярих гал үзсэн. Тэгээд үнэндээ ингээд нэг генерашны ялгаа гэж нэг юм байгаа юм да. Тэгээд би хүүтэй бол тэгж айхтар ярилцдаг байж чадаагүй шүү ер нь. Хичээдэг байсан нь хичээдэг байсан. Найз нөхдөдөө нь аваад хөдөө машинтаа суулгаж авч яваад хөдөө очиж бөөнд нь тоглуулаад тэг ингээл найзуудыг нь гэртээ мөртөө авчраад уулзуулаад тэгэл үзээлээсээ нэг тийм нээлттэй ярилцаж сургаагүй шүү дээ. Тэгэхээр яг хэрв та тэ үнэхээр хүүхдтэй ингээд өөрөөс чи юм нуудахгүй байхыг хүсвэл эхлээл тэр гоё нээлттэй ярилцдаг харилцаал бий болох хэрэгтэй юм лээ. Саяны аав бол жишээл аргыг нь олсон байж тээ. Аргатаагаас нь эхэлсэн юм байна шүү дээ. Тийм тэр их чухал гэсэн шүү. Би зүгээр тийж боддог яхаа. Охтууд аавтайгаа илүү чухал юм ярьдаг юм шиг байна. Хүүгүүд ээжтэйгээ илүү чухал юм аа. Бас ингэж ярьж нууцаа хуваалцаад ах шиг санагдаад байдیں۔ Одоо охтуудын хувьд гэхээр юу гэдэг тийм аавргаа илүү ханддаг ч юм уу, ээжтэй хэлэхгүй юм аавдаа хэлдэг ч юм уу. Ингэж одоо хүүгүүдийн хувьд болохоор ээжтэйгээ арай илүү юм ч юм уу. Учир зүгөө олцоод ах шиг. Минийхээр бол аль насны дээрхээсээ болоод ах шиг байгаа. За ингээд нэг охид бол нэг 12 нас хүртлээ бол аавтайгаа амар сүрх аим байдаг. Тэгэл 13 наснаас эхлээд эмэгтэй хүн гэдгээ мэдрээд ирэхлээрээ буцаад ээж рүүгээ явцдаг. Ээжтэйгээ илүү яриад ах шиг байдаг. Харин хөвгүүд ч гэсэн ингээд багтаал ээж мэж гэж ингэж яагаад жоохон томроод аавтайгаа ярих гэхэд нь аав нээлттэй байх хэрэгтэй юм шиг байна. Хүлээж авах тийм бэлтгэцэн л авах хэрэгтэй юм шиг байна. Бэлтгэлтэй байх хэрэгтэй юм шиг байна. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй. Өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв. За өсвөр насны хүүхдтэйгээ тамхины талаар хэрхэн ярилцах вэ? Тийм ээ хор уушгийн талаар яаж ойлгох вэ? Шууд загнах уу, ивэрэлэх үү, тийм ээ? За дараагаас өсгөж байна уу? Байна уу? Bueno. Өдрийн Sarayno. Хибэна? Сараач. За.
Сара. За Сара. Унграас олдож байгаа. Шууд чипиг ярэ. Аа. Тэ одоо шууд чипиг хийхдээ би өөрөө би чинь 21 жил тамхи татсан биш 21 жил одоо тамхинаас гарсан үе шүү дээ. Тамхи татсан байсан. Нөхөртөөгөө ойлаа. Аа. Тэгээд тамхинаас гарсны дараа хурц олон жил болохоор нөө амар мэдрэг болчт юм байлээ нөө тамхины үнэр утаа. Тэгээд манай хүү нэг 7 дугаар ангид байхдаа тамхи татаал эхэлсэн юм а би бүр мэдээд тэгээд цүнхнээс нь тамхины хоос айцаас ажиглал гадж ирээд энийхээ гэсэн чинь үгүй минийх биш хүүхдүүд санаанд миний цүнхэнд хийцэн байна гэж тэр бол тэгэл хутлаа шүү дээ. Гүрээсэн тий? Тэгээд гүрийгээд тэгээд би таахгүй өнгөрөөсөн л таа. Тэгээд сүүлд нь ингээл нөө дэлгүүр мэлгүүр явуулаад хариулт мөрөөдөө буцааж авчирч ирэхээр нөө тамхи өнөртүүлээд бас нэг тамхи татсан байхгүй. Тэгээд би шууд өнөртөж шууд алгадал авсан л та 2-3 удаа. За. Чи ингээд тамхи татчих худлаа яриад чи угаасаа чи тамхи татдаг өмнө л хэлбэл гээд тэгсэн чи мэдээж үгүй л хийж байгаа. Тэгээд сүүлдээс тагаа байсан. Тэгээд би ээлсэн л дээ ингээд эрүүл мэндийг ч юм уу. Гэхдээ яахад тий одоо тэгэл арай л балчир байна чи жоохон томорч байгаа тамхи татсан бол чам би юм хэлгүй яа тэгэхээр би өөрөө тамхи татдаг байсан болохоор чамайг ойлгож чинь сонирхоод ингээд татсан тий тэгээд одоо цаашдаа одоо тэгээд татах үгүй эсвэл одоо тэгээд шийдэж чадах юм уу гэсэн чинь мэдэхгүй гэж байгаа байхгүй. Тэгэл за шиш энд оролцоод яах ингээд би хайцсан шүү. Тэгэл одоо манай хүү таталтаа одоо ч одоо болцсон 30 хүрж байгаа хүн нэг хэсэг нэг зүгээр тамхи татаал нэг хэсэг электрон тамхи гэдэг шүү дээ. Тийм юм сараал татаал хийсэн. Тэгээд одоо нэг хүүхдтэй осноос хойш айгу багсан юм шиг үлээ. Ер нь баг татгаа болж байгаа юм гэсэн тэр манай бири ярьж байгаагаар бол Ер нь бол аясаар л орчихсон юм биш үү? Би бол тэгэл орчихсон тэгээд өсвөр насны хүүхдүүд ер нь бол эрэгтэй хүүхч гэлэхгүй би ч гэсэндээ ингээд нөгөө 6-7 дугаар ангид байхдаа цаансраар ингээд нөгөө ангийнхаа хүүхдүүдийн хаар ингээд эмээгийнхаар нь орж явахдаа тамхи нөгөө бэлмор тамхи гэж байдаг байсан шүү. Тэрийг нь хоолгож аваад олон ирэг дээр очил бүгдээрээ хатцал хоол ам хорстол татаас хорж үдчихлээсэн. Тэгээ ер нь бол тамхи ер нь ямар ч хүн ер нь багтаа өсвөр насны хүүхдүүд сонирхож эхлэе татаад ингэдэг. Тэгээ харин цаашдаа үргэлжлүүлэхгүй болох уу гэдгийг нь тухайн хүнээс шалтгаалт юм шиг үлээ. Би бол энд 18-таас энд ирэл амир тэгэл нөгөө нохоо алдурсан уяа шиг Оян алдсан нөх шат бороо яа. Оян алдсан нөх шиг гэдэг. Зүгээрст амар ихчлөө амтгтаа зүгээрст тамхи татаж үтсэн дата тамхинд ороод гэхдээ нэг удаан татаагүй. Одоо тамхинаас гараад 21 жил болж байна. За. За баярлалаа. Тамхинаас гарчаар юу тэгээ айгу мэдрэг болчт юм байлээ. Тамхины утааны үнэр бол өөршөвч цэвэрсэн баг. Эсвэл тэгсэн баг. За баярлалаа. Энийг хэлээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. Ер нь бол дог болох гол том хүн шиг харагдах гал. Тэгээд сонирхоод байдаг. Би жишээлбэл бүр хизээ хойно хүртэл тамхитдаг хүн шүү дээ. Тэгээд ингээд харсарнагийн ингээд бүжгийн бэлтгэлийн завсарлагаанаар манайхан бүгдээрээ тамхитал. Тэгээд тэд нар илүү октодод гоё харагдаад би нэг мяа харагдаад байгаа юм шиг санагдал. Юм дутаад байна шүү. Тэгээд сонирхож маягласаар байгаа л тамхинд орцсон хүн шүү дээ би чинь. Тэгэхээр нэг ингээд яг үндэ нэг дог харагдаад байгаа юм байхгүй. Дараа нөгөөхнөөс гарах гэж үйл тамаа эдэлж байгаа шүү дээ бүр. Тэгээ шүү дээ. Яг тэдэг хүн байрны ах нар ч гэдэг юм уу те. Ингээл тамхитаа зогсож байгаа нь гоё харагдаал. Нэг бол хажууд найз нь ч юм уу, хүрээлэн ч гэдэг юм уу, кинонаас ч юм уу те. Тамхитахаар нэг л гоё санагдаал. Одоо юу гэдэг нь атманоо тамхитдаг гэдэг ч юм уу. Гоё харагддаг юм байна гэдгээсээ болж эхлээд нас сонирхож ороод байгаа шүү. Тэгээд яг ер нь бол саяны өхний хэлдэг шиг сонирхоод нэг удаа сорж үзчихээ тэг гинт болчтгол доо хүн муухай юм байна гэх тэгээ ээж ааваас айгаад ч болдог байх зарим нь муухай юм байна үнэхээр муухайг нь муухай өнөр шингэждэг юм байна гэдэг ч юм уу тэгэл болчдөг.
За хамтран ирчээ танилцуулаад үргэлжлүүлээ. Японы чанарыг Такатагаас аюулгүй байдал 5 тухайг мэдрүүлэх Японы номер 1 Токико амортизаторыг танилцуулъя. За тэгэхээр Токико 4 хос амортизатор солиулбал Шино брендийн 4 литр хөдөлгүүрийн тос бэлэнд нь өгч байгаа юм байна. Шино гэдэг яг нэг нинжата тос байсан шүү дээ. Нинжата. Нинжата тос гэж зүгээр ч юм уу. Тэгээд тос бэлэнд нөх юм байна. За 2 хосыг авбал NWB брендийн шил арчигч бэлэнд өгч байгаа юм байна. Зөв. Юм бэлэгтэй байгаа. За NWB брендийн шил арчигчийг бич машиндаа сольж исэн, гэрлэж машиндаа сольж исэн. Үнэхээр шал өөр юм байлээ. Тэр зузаан музаан гэж тэгээд цэмцэл гэдэг юм байлаа. Шил арчигч нь тэр юу ч би харин хойдлынхоо хойдлын шил арчигчээс солихоо мартсан байлаа. Урдлын хоёроос сольсон. Тэгээд одоо ингэж байгаа. Өвөл ингээд нэг хөлдөж гисээд так гэсэн амортизаторнууд одоо ингээд гисээд ирэхлээр дулаан оронгууд яг мэдэгддэг. Зүгээр хурдсан харуулагч давхад так гэдэг. Яг үнэ. Хурдхан солилцсон дээр хааштай солихон тодорхой юм хурдан солилцсон дээр ягаад гэвэл удаан так гэдээ явах тусмаа бусад идэнгүүдээс үтгэж гинтэйгээд идэг тий. Бусад идэнгүүдээс үтгэж идэг. Доогоороо мусан гармон шиг ирцэн мэрцэн тэгээд мусан түлх мүлк бүгднгийн солихоосоор аргахгүй болох гэдэг учраас тэгэл нэг юм солиод амортизатороо солиод болох гэжсэн юм дээр ахаа бүгдийн солих болчихно гэдэг чинь хайрын мөнгө штэ. Бөөн зарлага. Тийм бөөн зарлага учраас эртхэн сольчих хэрэгтэй. Эртхэн солихдоо энэ Японы номер 1 Токико гэдэг амортизаторыг аваад сольчихвол их зүйтэй. Ягаад гэвэл энэ брендийн Токико гэдэг брендийн амортизатор бол Toyota, Nissan, Mitsubishi, Mazda, Suzuki, Ford гэх мэт энэ автомашин үйлдвэрлэгчдийн үйлдвэрсээс гарч байгаа шинэ машинуудад нь суулгадаг амортизатор. Оргиороо өрөөд ирдэг байх нь шүү. Та Япон машинтай одоо манайхан чи ихэнх нь л Toyota-тай шүү дээ. Toyota бол жишээлбэл үйлдвэрээс гарахтаа Токико амортизатортай гардаг гэсэн үг. Яг үнэ. Чи тэгээд 87 жилийн туршлагатай. Японы номер 1 брэнд гэж боддог шүү дээ. За тэгвэл хаяг байршлаарсан дурдвал Таката Япон сэлбэг Улаанбаатар хотод 6 салбар байгаа. Хангуулын Имартын B1 давхарт нь, Сансрын Имартын 6 давхарт нь, 10 дугаар хороолын Имартын B1 давхарт нь, ТБД хамдуудын замын урд талд за Panasonic-тай байрны 1 давхарт нь байгаа. За Баянбүрдээс тасхан өгсөх зам дагуу M оёжтхон түгэх станц дотор байна. За мөн 1-р хороолын арын зам дагуу Хотгон жолоо авто сургуультад залгаа Таката Япон сэлбэг байрлаж байгаа хнэ. За баярлалаа. За хамтран дугаарыг хэлнэ яхаа. Би. Уучлаарай. За. Бүх энэ салбарууд нь хүргэлттэй бас сервистэй шүү. 72 11 гэдэг дугаар холбогдороо 72 11 шүү. За сошиалагийн Takata Japan Auto Parts гэдэг пэйж рүү нөрөөд лайк, фоллоу дараад илүү их дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Баярлалаа хамтран ажилласан Японы чанарыг Takatагаас аюулгүй байдал 5 дахь мэдрүүлэх Японы номер 1 Tokiko амортизатор байлаа. За манай өнөөдрийн ярьж байгаа сэдэв бол хүүхдтэйгээ танк татсан үед нь яаж харилцах вэ гэдэг сэдвээр ярилцж байна. Ингээд 77 38 83 77 77 88 30 дугаар дээр шипиг оваалцъя. За дараагийн хэсэг шиг байна. Байна. За өдрийн мэнд. За шууд шипиг оваалцъя. За тамхи юу? Тамхи одоо хүүхд татдаг бол яах вэ гэж юу? Хүүхд чинь тамхи татж байгаа танд баригдвөө. Тийм тохиолдол байна. Баригдаагүй. Тэгээ яг зүгээр тамхины яг баригдчихсан яаж хийсэн гэхээр өөрийнхөө нөгөө өссөн орчинг бодохгүй юу? За та багтаа аав ээжтэй баригдчих юу? Баригдж байгаа. Гэхдээ нөгөө 100 хөдөө очихоор манай наагцах ингээд нөгөө 10-ын түнсэн тамхи гэдэг нөгөө хөдөө очисон хүүхдүүд илүү хүртэн тавьчихдаг байсан баг. Яагаад гэдэг вэ? Ингээд саяхан бид сагаалаар ярьчихлээ л да. 7-8 дараагийн хүүхдүүд байсан. За би бол бүр бааг байсан 1-2 дугаар ингээд. Тэсэн 80-аад оны юм ярьж байна. Тэгэхэд буусараа шатаач нь. Эдгээр сонирхоод бол ил тат. Тэгээд одоо тэгэхээр чи мэдээж эдгээр чи орой болохоор нэг илүү гэртээ ондохтол тамхи татцгаа шүү дээ. Тэр чинь тамхи татдаг. Тэгээд багсуул бол татахгүй. Ах нар бол татуулахгүй шүү дээ. За манай аав бол одоо хүртэл ирж байна татдаг. Тамхич юм. Тэгээ энэ нэг улаан дүрсэн тамхич л одоо 80-аад оны гэрт нөгөө байш юуныхаа Шикавныхаа дээд талд ингээд тамхи байдаг гэсэн. Тэгээ яг манайхан бол ах бид нар бол татдаг л да. Чи өөрөө татдаг. Би бол хайцсангүй баг. Ер нь татдаг юм уу? Татна. Аавтайгаа нийлэхээр татна. Аав ч нөгөө намайг тамхихгүй үлэх санаа зовно. Одоо нэг энжер менжер. Тэ. Тэгээд нөгөө аавын өөрийнх нь шипи болохоор аав болохоор нөгөө би гэртээ согтуу орж үзээгүй. Тамхи татдаг болохоор
заавал нэг цагаалар маягаар 3 татуулах гэдэг. Тэгэхээр чи хүн чинь бас нэг тиймэрхүү маягийн одоо болгоомжл төрдөг юм уу да. Улаан тамхи татаад явахгүй нэг архиугаад явах мэдээж ууж идэх юм бол байх байлгүй. Хүүхдүүдийн хувьд бол манай хүүхдүүд ягаад чи тамхины талаар ерөөс айгүй тийм сөрөг өссөн тамхинд айгүй тийм одоо 30-аас 2 байна тий. За. Ерөөс татахгүй нөө. Тий. Тэгсэн чинь ягаад татахгүй байсан гэхээр миний нөлөө байсан юм шиг байна. Би чинь оюутан байх үед жоохон татаж байгаа. Тэгээ хайчаад ерөөс хайцтай тамхи авч явж чаддаг. Хайчаад идэх байхгүй. Тэгээ гэхдээ ерөөсөө тамхи татаж байгаагүй юм байлээ. Тэгээ одоо хүүхдүүд том болтой учраас нэг хаяа ингээ тамхи татахаар нөгөө чи ирэн штэ. Тэгэхээр битгий тамхи татсан машин битгий яагаад гэдэг. Тэгээд сая та нарын нэвтрүүлгийг үзэж байгаа болохгүй юу? За ингээ хэрвээ баригдсан бол яах вэ юм бол одоо тийм цохоод авч болохгүй, сургамжлаад байж болохгүй. Энэ арх тамхи тийм иймэрхүү хүний дурлаад байдаг юмд бол ёстой одоо сэтгэхүйд нь харуулж тавьчих юм байна даа гэж бодлоо. Зарим нь бол эдийн засгийн аргаар зогсоож болох юм байна. Зарим нь хүчээр зодож явах ч юм уу тийм ээ. Тийм ээ гэх юм. Ер нь бол яг үнний хэлэхэд бол ийм л юм байлээ. Тамхи бол одоо би өөрөө нэг яг ховор татдаг өдөрт нь 2-3-ыг л татна л да. Тэгэхэд удам шүү дээ манай эхний талын тамхи татдаггүй. Тэгээ манай хүүхдүүд тамхи тэгээд тамхи болохоор тамхи жоох удам шүү дээ бол орчны нөлөө ч гэх юм уу тийм л юм шиг. Бусдаа одоо өөрөө бол айгүй тамхитай орчинд л өссөн мөртлөө яг ховор духан татдаг. Тийм л юм. За баярлалаа. За одоо нэг ганц хүн тас хийсэн шипи өгөөдгөөс. За 48 болж дээ хаа. Нэвтрүүлгийн цаг өндөрлөж байгаа юм байна дөө. За тэгэхээр саяны арга бол гэж штэ нэг заримдаа тэгдэг штэ. Нуухгүйгээр бүх юм ил ингээ ажиглах хүн сонирхоо болчдөг. Тоохгүй тий. За угаасаа л одоо нууж хааж хэрэглэх юм да гэж байгаа юм чинь. Тэгээд цаашдаа яах нь тэр хүний сонголт юм да. Намайг баг байхад бас манай нэг эмээ тамхи татдаг байсан. Тэгэл эмээгийн тамхинаас хулгайлуулаад манай ах нар мах нар татдаг л байсан л да. Тэгээд би ерөөсөө сонирхож байгаагүй. Байсан үгүй байж л байсан шүү. Намайг тойроод бүх тамхи байж л байсан. Тэгээд би ерөөсөө сонирхоогүй. Угаасаа л нэг юм тамхи муухай гэж өссөн хүүхэд байсан. 10 жилдээ сонирхоогүй 10 жилийнхэн нууцаар жорлон морлон тэгээд сургуулийн молон татчихсан. Би ердөөс сонирхдаггүй л байсан. Тэгээд хизээ хойно дэлжгансан шүү дээ би ч гэхгүй. Тэгээд ер нь ингээд нэг нээлттэй ярилцдаг хүүхдүүд бол их амар түрүүнийг их жаргалд бичсэн байсан уу хэн бичсэн охтуудаа хэд магадгүй та нар хизээ нэгэн цаг тамхи татж үзэх байхаа тэгээд ямар мэдрэмжтэй байсныгаа надад шууд хэлээрэй гэж би хэлсэн. Тэгээ манай хоёулаа л татж үзлээ муухай юм байна гэж хэлсэн. Тэгээ одоо хинж эргээгээд татдаг болоогүй гэдэг ингэсэн байсан. Тэгэхээр үзээд тах шиг байна. Нээлттэй байх чөлөөтэй ярилцах гэдэг бол нэг актер хатуу шийтгэлээс илүү нөлөөлдөг юм шиг байгаа. Ер нь бол тийм тэгээд ойлголцох гэдэг нь их чухал юм шиг байна. Ер нь бол чи миний нүднээс талд үзэн. Гэтэ үзэхдээ хэлээрээ анийг бол миний хажууд үзээл гэдгийг. Тэгээд сонголтын нөгөө дээ шүү дээ тийм ээ. За баярлалаа хүргээ нэвтрүүлгийн өндөрлөлийн өнөөдөр холбогдож шипигээ хуваалцсан хамт исэн сонсогчдод бүгдэнд баярлалаа. Студид хөтлөгч Анжи болоо минь хариулагчаар Төвшин Баярнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар High Speed Айлбарт интернетийн хувьсэл за мөн Япон чанарын Такатагаас аюулгүй байдал 5 дахь мэдрүүлэгч Японы номерыг Токио Амирдацаатар байлаа. За үргэлжлүүлэн та сонсдог урлаг нэвтрүүлгийг хүлээн аван сонсорой. Түр баяртай. Баярлалаа. За баярлалаа.